Монгол улс хүний эрх гэдэг зүйлийг үндсэндээ одоо уландаа гიშгэж байгаа, мартаж байгаа. Жил ирэх тусам одоо Монгол ардын нам гэж одоо нэг хэсэг бүлэг нөхдүүд эрх барьснаас хойш 2016 оноос хойш энэ хүний эрх гэдэг юм зүйл мартагдж байгаа. Мартагдахдаа бүр Монгол хүний одоо үндсэн хуульд олгосон энэ бүх эрхийг бүр даапалаад, доромжлоод ерөөсөө ард түмний энэ үг хэлэх чөлөөтэй энэ сайхан эрхийг нь үгүй хийж байгаа. Тэгээ би өнөөдөр яагаад энд ирсэн бэ гэвэл би өөрөө 1990 онд бас оюутан байхдаа бас энэ талбай дээр жагсч байсан. Энэ хүний эрхийн төлөө бас би бас энэ жагсч байсан үеийн хувьд өнөөдөр байр суурийг илэрхийлэх ёстой гэж байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг зүрх, зоригтой Монголын аавын хүүхдүүд, ээжийн хүүхдүүд олон сайхан залуучуудыг бүгдээрээ одоо шорон даваач олноор нь хорж байна. Одоо сүүлийн үед бол энэ сэтгүүл зурууга ирээ зэрэггүй халдж эхэлж байна. Энэ чинь ерөөсөө энэ засаг төрчин тодтолтоор босоо тогтолцоо руугаа шилжиж байгаа, тодтолтоор байдал руугаа шилжиж байгаа хамгийн одоо тод дэлхийн дээр хүлэн зөвшөөрсөн юм жишг байхгүй юу? Тэр нь чөлөө төвлөр рүүгээ халдж байна. Сайтуудыг хааж байна. За тэр үнэр цэцгийн хуулийн өмнө хуулийн байгууллагуудаа ямар эрх зүй харьцаатай байгааг би бол мэдэхгүй. Гэхдээ үнэр цэцгийг хорилоо, өөр одоо манай мөнх эрднийг хорилоо, олон сайхан юм үгээ хэлдэг залуучуудыг хорж байна гэдэг чинь ерөөсөө энэ Монгол ардын намын цөөхөө хідэн эрх баригч нар энэ хүмүүс энэ нүүрсний хулгай, энэ бусад том хулгааны илэрхий гэж айж байгаа учраас энэ залуучуудыг хорж байгаа. Тийм. Тэгэхээр өнөөдөр Монгол хүн бүр энэ олон улсын хүний эрхийн өдөр өөрийнхөө байр суурийг илэрхийлэх ёстой. Тэгээд та нар яг энэ янзаараа ард түмний амыг барьж чадахгүй, хэвлэлийнхний амыг барьж чадахгүй олон сайхан сэтгүүл залуучууд байна. Олон мянган залуучууд байна. Та нар бүгдээрийг нь барьж хориод дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр та бүхэн энэ төрийн ордныг сайхан сул чөлөөтэй тавиад өгчих хэрэгтэй. Сайхан огцорчих хэрэгтэй улс төрийн соёлтой. Би тэгж хэлмээр байгаа. За баярлалаа.